Дорнот аймгийн Цагаан ус сумын хүүхдийн цэцэрлэгийн мэрэгжлийн багш нарын бүлэг. Мэрэгжлийн багш нарын бүлгийн танилцуулга. Сургалтын хөтөлбөрийг үлгэр суурилсан арга зүйгээр туршин хэрэгжүүлэхэд багшлахуй болон суралцахуйд тулгамдсан асуудлаа хамтдаа шийдвэрлэн, ажлын байрандаа тасралтгүй хөгжихэд чиглэнэ хэмээн зорилгыг дэвшүүлэн, хүрэх үр дүнгээ багшлахуй болон суралцахуйд ахиж гарсан байна. Ажлын байран дээр харилцан бие биеэсээ суралцсан, хэрэглэгдэхүүний баяжилт болон үнэлгээ арга зүй сайжирнаа хэмээн тодорхойлж, 2025 оноос 2026 оны хичээлийн жилд суралцахуйд суурилсан мэрэгжлийн багш нарын бүлэг ажиллаж байна. Манай мэрэгжлийн багш нарын бүлэгт ажиллаж байгаа багш нараа танилцуулбал, боловсролын зэрэгээр авч үзвэл магистр 2, бакалавр 3, суралцж байгаа 5 багш байгаа бөгөөд мэрэгжлийн зэрэгээр авч үзвэл тэргүүлэх зэрэгтэй 1, заах аргач зэрэгтэй 3 багш энэ хичээлийн жилд 6 бүлэгт 185 хүүхэд, нүүдлийн бүлэгт 30 хүүхэдэд нийт 215 хүүхэдэд сургалт үйл ажиллагааг амжилттай зохион байгуулан ажиллаж байна. 2025-аас 2026 оны хичээлийн жилд манай мэрэгжлийн багш нарын бүлэг нь дараах байдлаар асуудлыг тодорхойлон гаргасан. Үүнд 9-өөс 10 дугаар сард нийт 8 удаагийн уулзалт хэлэлцүүлэг мэтгэлцээнийг зохион байгуулсны үр дүнд шинжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр сайтар судлах, ойлголтоо нэгтгэх, баримтчгийн боловсруулалт буюу төлөвлөгөө төлөвлөлтийг чанартай төлөвлөн хэрэгжүүлэх, сургалтын арга зүйг судлах, ажлын байран дээрээ туршлагаа хуваалцсан хамтдаа хөгжих, мөн 11-ээс 12 дугаар сард багшлахуйг үнэлэх хяналтын хуудасаар багш ажилчдын хамтын ажиллагааг сайжруулах, багш нарын хөдөлгөөн эрүүл мэндийн сургалт зохион байгуулах үйл ажиллагааг чанаржуулах, хөдөлгөөн эрүүл мэндийг дэмжих хэрэглэгдэхүүн, орчин, гадна талбайг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг тодорхойлон гаргасан. Асуудлаа тодорхойлсны үндсэн дээр мэрэгжлийн багш нарын бүлгийн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө 9 арга хэмжээ 32 үйл ажиллагаатайгаар зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн бөгөөд 8 арга хэмжээ 15 үйл ажиллагаа буюу 46.8%-тай төлөвлөгөөний ажил маань хэрэгжсэн байна. Зохион байгуулагдаж буй ажлуудаас танилцуулбал, шинжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр судлах, ойлголтоо нэгтгэх асуудлын хүрээнд манай цэцэрлэгийн мэрэгжлийн багш нарын бүлэг нь 9-өөс 10 дугаар сард шинжлэгдсэн сургалтын хөтөлбөрийн агуулгыг бүлэг тус бүрээр 8 багш, 6 багшийн туслах хуваан авч хэлэлцүүлэг, илтгэл, мэтгэлцээнийг зохион байгуулж сургалтын хөтөлбөрөөр судалсан. Мөн 6 бүлгийн багш нарын хувьд жилийн ажлын төлөвлөгөөгөө мэрэгжлийн багш нарын бүлгээрээ хэлэлцэн бүлэг тус бүрээр гарган хэрэгжүүлэн ажиллаж байна. Бид жилийн ажлын төлөвлөгөөг 3 удаа засан сайжруулалт хийж ажиллаж исэн бол багшийн гарын авлагтайгаа уялдуулан төлөвлөлтийг дахин 1 удаа засан сайжруулж ажиллаж байна. Сургалтын арга зүйг судлан хэрэгжүүлж буй байдлаас танилцуулбал, үлгэр суурилсан арга зүйг шинжилсэн сургалтын хөтөлбөртэйгээ уялдуулан асартай парти хэлбэрээр багшаасаа суралцах бүтээлч ажлыг сар бүр зохион байгуулан хэвшлээ. Асартай парти үйл ажиллагааны хүрээнд ногооны зах дээр ааруулын амт зэрэг өгүүлгээр төсөлд ажлыг шинжилэн судлах болон зохиолт суурилсан арга зүйтэй уялдуулан 6 бүлгийн нийт 150 гаруй хүүхэд асран хамгаалагч нарт зохион байгуулан ажиллаа. Мөн цэцэрлэгийн зүгээс зохион байгуулж байгаа үйл ажиллагаа бүрд асран хамгаалагч нарын дэмжлэг, оролцоог хангах үүднээс багт хуваан хүүхдүүдтэйгээ хамтран суралцах, оролцох боломжийг бүрдүүлэн зохион байгуулж байна. Уг үйл ажиллагааг зохион байгуулсны үр дүнд бүлгийн хүүхдүүд хүнсний ногоо цагаан эдээтэй танилцах, нэрлэж сурах, зөв хэрэглэх, дүр тойрон жүжигчлэн тоглох, хүнсний ногоо цагаан эдээг худалдаж авах, мөнгөтэй харилцах, хүнсний ногооны ашиг шим, ургалт, ургацын талаарх мэдээлэл зэрэг мөн сэдвийн хүрээнд
эцэг эхтэйгээ мэдээлэл бэлтгэн илтгэл тавих, хүнсний ногоо, жимс, цагаан эдээ ашиглан өөрсдийн гараар салаат хийх, ааруул хийх, цэлцэгнүр хийх зэрэг ажлуудыг төсөл хэлбэрээр зохион байгуулж, танин мэдхийн чадвар буюу ажиглах, турших, сэтгэн бодох, шийдвэр гаргах, бусадтай харилцах, багаар ажиллах чадварууд нь хөгжсөн байна. Ажлын байран дээрээ турших, судлах үйл ажиллагаа. Аюулгүй амьдрах ухааны хөтөлбөрийг шинжлэгдсэн сургалтын хөтөлбөртэй уялдуулан нээлттэй сургалт үйл ажиллагааг 8 багш тоглоомд суурилсан арга зүйгээр зохион байгуулж хамт олондоо туршлагаа түгээн ажиллалаа. Суурилсан арга зүйн хүрээнд хүүхдийн хэл ярианы сургалтын чиглэлийн А3-ын унших, бичих бэлтгэлийн дэд А, унших бэлтгэлийн 1, 2, 3, 4-р түвшний суралцгаан үр дүнг хангах зорилгоор зурган тэмдэг тэмдэглэгээ тэдгээрийн утгыг тайлбарлах үйл ажиллагааг өдрийн дэглэмийн дагуу тогтмол зохион байгуулж хэвшээд байна. Одоогоор манай бүлгийн хүүхдүүд 2-оос 3 үлгэрээр тэмдэг уншиж, дүрс орлуулж унших зэрэг чадварыг эзэмшээд байна.